энэ хуулийн анхдагч хуулийн төслийг бол дэмжиж байгаа. За тэгээд орон нутагт ард иргэдтэй уулзаад явхад ялангуяа энэ салбарт хамаарч байгаа энэ малчид энэ хууль хэрэгжихгүй байна. Малчны тухай хууль гэж сайхан хууль гарсан. Тэгээд огт хэрэгжихгүй байгаа тухай маш их одоо зүйл ярьж байна. Тэгэхээр энэ шиг энэ хууль маань хэрэгждэггүй хуулийн тоог нэгээр нэмчих үдэ гэж бас ингээд санаа зовж байна. Тийм учраас бас хэлцүүлгийн шатанд нь бас сайжруулад илүү амьдрал руу ойртуулад батлаа явсан зөв баха гэж ингэж бодож байна. За урамшуулттай холбоотой асуудал төр бол яг нэг одоо ноцтой юм алгаад. Гэхдээ хөдөө аж ахуйн салбар дэлхий дээр урамшуултгүй явна гэж байхгүй. Ялангуяа манайд бол байхгүй. Хүн хоол өмсөх хувцас бэлдэх зүйл рүүгээ одоо дэмжиж хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд урамшуултгүй явна гэж бол байхгүй. Тэгэхээр энэ дотор нэг заалт байна л да. Энэ чанартай холбогдуулж урамшууллын асуудлыг нь одоо авч үзнэ гэдэг. Энийг чинь далимдуулаад засгийн газар наад хөдөө аж ахуйн одоо салбарын бэлтгэж байгаа бүтээгдэхүүн юм чинь чанаргүй байна гэж хэлээд урамшууллыг хасчих шүү. Тэгэхээр нөгөө жоохон дэмжлэг болоо явж ясан зүйлээ арай нэг жоохон тогтоод ирж ясан зүйлдээ бас хор хөнөөл учруулчих юм зүйл болох вэ гэж ингэж санаа зовж байна. За хоёрдугаарт нь энэ хөдөө аж ахуйн одоо салбар ялангуяа энэ мал аж ахуйн салбар дээр чинь залуу малчин гэж байхгүй болсон шүү дээ. Хин мал дээр байна гэж хэдхэн одоо бараг тэтгэврийн наснд хүрч байгаа ийм л хүмүүс мал дээр байна. Залуу малчин байхгүй. Бага хэдэн гэр бүл байхгүй, ганц бие. Тэгэл ерөөсөө одоо гэр бүлтэй хэсгүүд нь нөгөө хүүхдүүдэд дагаад орчдөг. Ингээд энэ асуудал дээр бол нэлээд яг нь малчны хуулиар зохицуулна гэж нэг ерөнхий ингээд тавиад орхицсон байна. Нөгөө малчны хууль чи хэрэгжихгүй байгаа шүү. За бусад тэр одоо агроном, малын эмч, малын зоотехник бүгдээрээ тэтгэврийн нас даваа явцгаацсан. Дундаж наслалт нь. Энэ талаар ерөөсөө тийм одоо бодиттой оруулсан зүйл энэ хөдөө аж ахуйн хуулийн дээр алга. Сая бас ажлын хэсгийн ахлагч хэлж байна. Энэ хөдөө орон нутагт суман дээр штэ. Энэ түүхийн бэлтгэлийн энд хуулийн дээр бичсэн байгаа энэ тогтолцоонуудтай холбоотой нэг ч газар байхгүй. Эсклад байгуулад анхан шатны түүхийн эдийн арчилгаа тордлогоо хийгээд давслаад ингээд чанар одоо хангадаг байгууллага байхгүй. Муу хэлэгддэг нөгөө хэдэн ченжүүд чинь авсан болоод үнэтэй өнгө авсан болоод ингээд явж байгаа. Тэгэхээр энэ одоо чанартай холбогдуулан худалдаа авалт хийнэ гэж байгаа. Чанартай түүхийн эдээ ч бид нар авч чадахгүй байгаа. Ягаад гэвэл энэ хөдөө аж ахуйн гаралтай түүхийн эд бүтээгдэхүүнийг боловсруулах түүхийн эдийн одоо үйлдвэр, арь ширний үйлдвэр гэдээ ярихаар улс төрчөөд авторын эсрэг улс төрчж жагаад унгаагаад явуулчихдаг. Үүний тод жишээ дархны арь ширний зохицлоор. Тэрийг зогсооцсон. За тэр болохгүй байгаа юм болов уу гэд харахаар хажуу талд нь жоохон газар аваад дахиад шинээр үүсгэж явж байгаа. Тэгээ одоо бүр сүултээ болоод эмээлтийн гээд. Тэгээ би эмээлтийг нь очиж бас харах гад явсан нэг л том хашаа, нэг байшин л байлээ. Тэгэхээр энэ хууль ингээд нэг амьдралгүй энэ яг бодиттой асуудал руугаа хандахгүй хууль болчих үедээ гэж ингэж санаа зовж. За тэгээд энэ хуулийн дотор энэ төдий аж ахуйн төрлүүдээ ингээд ангилсан л байна л да. За энэ дээр энэ бид нар хуучин туслах аж ахуй гэж нэрлэдэг байсан гахай зөгийн дахианы аж ахуйнууд ер нь яг хаана орж байгаа вэ? Энэ төрлийн бодлогууд ер нь ямар байдлаар явж байгаа вэ? За хариултын дараа яв. За хариул. Ажлын хэсэг хариулъя. Бат Эрдэнэ гишүүн. За хөдөө аж ахуйн асуудлаар нэлээд одоо бас анхаарал хандуулан ажилладаг гишүүн, тугаан гишүүн байгаа. Тэгээд бид хэд бол бүхэн тэр тусмаа одоо орон нутгаас сонгогдсон гишүүдийн хувьд бол энэ хөдөө аж ахуй яаж хөгжүүлэх асуудал бол тэд бид бүгдийг мэдээд байгаа байхгүй юу? Нэг ийм байвал болчих юмаа гэд хараад байгаа байхгүй да. Мэдээд байгаа. Гэтэл яг эн чинь орон нутагтайгаа яаж уялдах юм? Аж ахуйн нэгжүүдтэйгээ яаж уялдах юм? Малчидтайгаа яаж уялдах юм ингээд энэ дээрээ зохицуулсан тодорхой зохицуултаа бид нар бас нэг цаасан дээр буулгахгүй бол болохгүй байгаа юм аа. Тэр утгаараа бол хөдөө аж ахуйн тухай хууль гэж ямар ч байсан цаасан дээр хэдүүлээ ингээд томьёолоод буулгачих гэдэг утгаар гаргаж байгаа. Хэрэгжихгүй хууль байж магадгүй болчих магадгүй гэж бас санаа зовоод үнэндээ бол яг энэ өнцгөөс нь бол миний хувьд бол харсан.
Жишээ нь тэр чанартай холбоотой асуудал одоо хөдөө аж ахуйн дэмжлэг үзүүлэх үйлдвэрлэлийн сүлжээний дараах шаардлагыг хангасан байна гэдээ баахан одоо шаардлагууд тавьчихад байгаа. Магадгүй энэ шаардлага нь хангаагүйгээд хэн нэгэн одоо албан тушаалтан хүн суртал гаргаад явуучих вэ гэдэг өнцгөөс нь зөндөө харсан. Тэгэл хэрвээ энэний бариад ингээд болохгүй юм байна, чанаргүй байвал одоо дэмжлэг өгөхгүй юм байна эдэргээл ингээд хасаад байвал ерөөсөө дэмжлэгийн хэмтэй шаардлага маань нэгдүгээр байхгүй болчих гээд. Хоёрдугаарт энэ шаардлагууд тодорхой хэмжээнд байж ээж хөдөө аж ахуй тодорхой хэмжээний бидний одоо төсөөлөд байгаа, бидний хүсээд байгаа тэр хэмжээнд нь бас цаашдаа өнөөдөр одоо энэ боломж уулзаа нэгдэхгүй ч гэсэн цаашдаа бол энэ боломж уулзаа бол нэгдэж явах хэрэгтэй маа гэдэг өнцгөр нь энэ шаардлагуудыг бас гаргачихж байгаа маа. Гагцхүү хэдүүлээ бас хяналт тавьж явах хэрэгтэй. Тэр утгаар нь хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага буюу хөдөө аж ахуйн яам энэ бодлогыг аймаг орон нутагт хүртэл нь нийтэд нь бүхэлд нь бол зангидна гэсэн бас үг үсэг энэ дотор нь оруулсан. Хяналтаа тавьдаг вэ. Тэгэхгүй бол энд Идэрбат гэдэг нэг цаад яриад идэг яг орон нутагт хэрэгждэг юм байхгүй. Түрүүний таны хэлсэнчлэн, миний хэлсэнчлэн суман дээр нөгөө нэг хідэн ченж үчил ажиллаад байдаг. Өөр одоо ямар ч боломж олцоо байхгүй. Нөгөө техник технологи одоо юу гэдгийг тэр чинь ерөөсө орох боломжгүй болчиход байна. Залуу малчны хувьд бол үнэндээ залуу малчингүй болчих гээд байгаа шүү дээ. Тэгээ манайхан бол одоо нэг л мал морийн уйжээвэл тэнд нэг уягдаад байгаа юм шиг эдэн залуу тороогоод байгаа юм шиг юм яриад их юм. Энэ одоо нэг өнцг нь. Гэхдээ хамгийн гол нь энэ хөдөө аж ахуй чи өөрөө ашигтай байж ээж хөдөө аж ахуй эрхлээд, мал аж ахуй эрхлээд, газар тариалан эрхлээд хүн амьдрах боломж олцоотой байх, тэдний хэмжээний орлого олдог болсон тохиолдолд тэнд залуу малчин бий болно шүү дээ. Энэ өнцгөөс нь л хэдүүлээ харах хэрэгтэй. Тэхийн тулд хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хөдөө аж ахуйгаас орлого олдог, мал аж ахуйгаас орлого олдог болох боломжийг хэдүүлээл хайхгүй бол тэнд бас хүн тогтохгүй. За хууль санаагч нэмж хариулъя. За тэгэхээр яг туван гишүүний одоо бас асуултанд нэмээд хариулахад энэ хуулийн 12 дугаар зүйлд доктортой хөдөө аж ахуйн төлөвлөлт гэж орсон байгаа. Өнөөдөр манад урт хугацааны одоо бодлогын баримтчиг буюу алсын хараа 2050-д доктортой хөдөө аж ахуйг хөгжүүлнэ гэсэн зорилт бол дэвшүүлсэн байдаг. Тэгэхээр бид нар энэ зорилттой бас уялдуулж энэ хөдөө аж ахуйн урт хугацааны бас одоо хөгжлийг бас тодорхойлох зүйтэй. Тэгээд энд 12.2 дээр хөдөө аж ахуйн хөгжлийн зорилттой төлбөртэй байна гэдгийн ажлын хэсэг бол хуралдаад яг энэ залуу малчин, малчтын залгамж халаа, нийгмийн асуудлыг ерөөсөө бид нар энэ хуулиндаа тусгаж өгөхгүй болохгүй юм байна гэд хөгжлийн зорилттой хөтөлбөртөө энэ 12.2-ын 6 дээр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг ашигтай эрхлэх зах зээлийн болон нийгмийн таатай орчин бүрдүүлнэ гэж оруулж өгсөн байгаа даа. За энэ дээр бол бид нар ер нь зорилттой хөтөлбөртөө энэ залуу малчин, залгамж халааг яаж одоо урт хугацаанд авч явах вэ гэдгийг зорилттой Боломжгүй. За нэмж тодруулъя. За тэр туслахчгүй хаана орсон бэ гэдэг дээр хариулт авъя. За би та хэднийг ганцхан жишээлж энэ туслах буюу энэ хөдөө аж ахуйн нэг салбар чинь маш хүнд цохилтонд орсон. Ялангуяа энэ зөгийн аж ахуй. Сэлэнгэ аймгийн Шаамар суманд 100 бүл өвлжөөнд хийсэн айл 2хан бүлтэй үлдсэн. 98% хоригдолтой. 50 бүл хийсэн өвлжүүлсэн айл юу ч нэг ч бүл зөгийг болж хувирсан ийм өвчин гараад ингээд болсон. Тэгэхээр энэ дээр одоо тухайн айлын эрхэлж байгаа хүмүүсийн орлого энэ хэвээрээ бүр байхгүй болж байгаа. Энэ дээр энтергээд бодлого хэрэгтэй байгаа. Тэгэхээр энэ дээр нэг хариулт авъя. Хоёрдугаарт энэ хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ баталсан орон тоонд нь багтаан ингээд юуг батална ч хэлээ нөгөө төлөлгөө илүү юу батална гэдэг ингээд нэг л захиргааны шинжтэй нөө шүүмжлээд байгаа юм руу гал орчоо. За хууль санаагч хариулъя. Мантагш. За мэдээж уламжлалт одоо хөдөө аж ахуй бол явж байгаа. Малчт маань одоо өөрийнхөө одоо бас яг малаа борлуулад одоо тодорхой хэмжээнд нөгөө ченжүүдэд малаа зараад борлуулад явж байгаа. За энэ өөрөө уламжлалт одоо арга барил бол хിവэрэ байгаа. Бид нар энэ хөдөө аж ахуйн хуулиараа энэ эдийн засгийн эргэлтэнд орж илүү боловсронгуй болохоор ажиллаж байгаа. Тэгээ таны хэлж байгаа заалт бол энэ 4.1-ийн 6 дээр бол тодорхой оруулсан байгаа. Энэ хүнсний болон аж үйлдвэрийн зорилтоор ургамал малт тэжээвэр
амьтны аж ахуйгаас үлдэрсэн түүхэд бүтээгдэхүүнийг гэж тодорхой зааж оруулж гисэн. За энэ дээр таны хэлж байгаа дахиа шувуу одоо зүгийн аж ахуй бас энд хамаарж байгаа шүү гэдгийг бас тодорхой хэлье. За тэгээд яамнаас болохоор энэ сая удирдлага зохион байгуулалттай холбоотой яг асуулт та тодруулаад яг тодорхой асуултаа тодруулаад өгчвөл яамнаас бас энэ дээр хариулаад өгөөрэй. За Сүхбаатарын Эрдэнэ нутагч асуултаа асууя.